Өнгөрөлтөд толихөвчний үрэлтийн коэффициентийг тодорхойлох. Ажлын зорилго нь өгөгдсөн нөхцөлд өнгөрөлтөд толихөвчний үрэлтийн момент коэффициентийг тодорхойлох ба энэ нь радиал ачаалал, голын эргэлтийн давтамж, тосолгоо, толихөвчний төрлөөс хэрхэн хамаарахыг тогтооно. Манай энэ төхөөрөмж нь D28 төхөөрөмж. За төхөөрөмжийнхөө танилцуулга гэвэл нэгд нь индикатор, хоёрт нь динометрийн хавчаар, гуравт нь ачаа, дөрөвт нь болохоор хэмжилтийн зөв, тавт нь хэмжих хуваар, зургаад нь их бие, долоод нь тос агуулгах цилиндр, наймд нь тэнцвэржүүлэх ачаа, ёст нь холхивч өхий толгой гэсэн эд ангиудаас бүрднэ. DM28 төхөөрөмж дээр дөрвөн төрлийн өнгөрөлтөд толихөвчөндөө туршилтыг хийж болно. 208, 308, 1208, 7208 гэсэн дөрвөн төрлийн өнгөрөлтөд толихөвчөндөө туршилтыг хийж болно. 950 болон 1450 гэсэн эргэлтэн дээр тослогоотой болон тосолгоогүй туршилтыг хийнэ. Ажил эхлэхээс өмнө төхөөрөмжийг 1-3 минут ачаалалгүй ажиллуулж хэвшүүлнэ. Эхний тохируулгыг ачаалалгүй байхад нь хийн. Дараа нь шургийг 10 дээр тааруулна. Холхивчинд 200-аас 300 кг ачаа өгнө. Төхөөрөмжийг асаасан